Эрхэм хүндэт зочид, харилцагч түншүүд, барилгын салбарын эрхэм төлөөлөгчдөө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Mac Building Materials арга хэмжээний 3 дахь жилийн нээлттэд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Мөн энэ жил тохиож буй Монголын барилгын салбарын 100 жилийн ай мэндийг хүргэе. Өнөөдөр барилгын салбарын өрсөлдөх чадвар зөвхөн баригдсан байгууламжийн тоогоор хэмжигдэхээ болж, чанар, стандарт, нийлүүлэлтийн тогтвортой байдал, инженерийн шийдэл, эрчим хүчний хэмнэлт болон урт хугацааны ашиглалтын үн цэнээр тодорхойлогддог болсон. Тиймээс бид Mac Building Materials арга хэмжээг зөвхөн бүтээгдэхүүн танилцуулахаас илүүтэй салбарын бодит сорилт, хөгжлийн шинэ боломж, ирээдүйн чиг хандлагыг хилцдэг мэргэжлийн платформ болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Мөн Mac компани сүүлийн 20 жил барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж, цемент блок, бетон зуурмаг, шохоо, цонх хаалга болон төмөр хийц, агаар сэлгэлтийн систем зэрэг 7 үйлдвэрийг ашигланд оруулж 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж байна. Гэхдээ бид зөвхөн үйлдвэр байгуулаагүй. Үүний зэрэгцээ логистик, агуулгах, түгээлт, борлуулалтын сувг болон дижитал системд хөрөнгө оруулж, эрдэс түүхийн эдээс үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх тогтвортой экосистемийг бүрдүүлж эхэлсэн. Харин одоо бид бүтээн байгуулалтын хэрэгцээг цогцоор нь хангах хөгжлийн дараагийн шатанд шилжиж байна. Өнөөдөр залуу гэр бүлүүст хамгийн шаардлагатай зүйл бол худалдан авахт чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, чанартай, удаан эдлэгээтэй орон сууц юм. Тиймээс бид зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, харин түүхийн эд үйлдвэрлэл нийлүүлэлтээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх үн цэнийн нэгдсэн сүлжээг чухалчилж байна. Энэ хүрээнд уян хатан дараа төлбөрийн нөхцөл, нэгдсэн урамшууллын лоялти систем, дижитал захиалга, нийлүүлэлтийн удирдлагын шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлаа эхлүүлээд байна. Энэ бол Mac-ийн барилгын материалын бизнес бүтээгдэхүүн төвтэй загвараас хэрэглэгч төвтэй бизнесийн загвар руу шилжиж, хэрэглэгчдийн хэрэгцээ, төслийн үр ашиг, нийлүүлэлтийн найдвартай байдал, урт хугацааны үн цэнийг нэгдсэн цогц экосистемийг бодитоор хөгжүүлэх стратегийн алхам юм. Монголын барилгын салбар 100 жилийнхээ хөгжлийн хүрээнд улсаа барьж байгуулсан бол дараагийн 100 жилд бид иргэн бүрнийхээ амьдрах орчныг бүтээх ёстой. Mac энэ үүрэгт өөрийн хувь нэмрийг эрдэс түүхийн эдээс орон сууц хүртэлх сүлжээг бий болгох оролцох болно. Мөн та бүхний оролцоо хамтын ажиллагаа энэ зорилгод үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ингээд Mac Building Materials 2026 оны арга хэмжээг албан ёсоор нээж байгааг мэдэгдэе. Эрхэм зочид, харилцагч түншүүд та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөе. Баярлалаа.